Ёны Ёнсоо хоёр мөрмөрөө хөөж амьдарцгаая хэмээн салж буугаар инээнг хэлдэг. Удахгүй шууд нэвтрүүлэг эхлэхдээ Ёныгийн төрсөн нутгийн талаар нэвтрүүлэг бэлдэнэ гэж хэлсэн болохоор тэрээр телевизээр ирсэн байлаа. Түүнийг орж ирэхдээ зэрэгцэн найруулагч нь бичиг баримтаа нуун. Ёны та надаас юу нуугаад юу чааш нь хийчих вэ гэхэд юу ч бишээ бичээдхүү Америк бичээ бэлгэн төгсөн юм а чи нэг солонгосын хаанаас жаагаад олохгүй шүү хэмээн бичээ авчирж өгнө. Энэ үед Ёны ширээн дороос ээжийнхээ зургийг олдог. Тэгээд энэ юу болж байгаа юм бэ? Манай нутгийн байгалийн үзэсгэлэн лавн гээдтэй. Энд яагаад манай ээжийн зургууд байгаа юм? Өөр юу нуусан гэд дэвтрийг нь татталаа найруулагч за үзээ. Угаасаа мэдхээс хойш гээд түүнд өгнө. Тэгээд энэ бол таны ээж. Тэрээр гинэт гарч ирсэн гоц авьяасан гэхэд Ёны дуулдаг гэдгийг нь мэдсэн ч гэхдээ та энийг яаж мэдсэн болохоор албаар надтай таарсан хэрэггүй гэхэд таны ээжийн хоолой үнэхээр гайхалтай. Урд өмнө ч одоо ч хинч түүнийг гүйцэхгүй гэхэд Ёны та арай Мераны найруулагчид намайг ажил хийж байгаа гэдгийг хэлсэн хүн юм биш үсттэй. Үнэхээр тэр энэ бүхнийг төлөвлөсөн байлаа. Ёны уурлан улаан ловирчин байжээ. Миний авьяасанд хөрөнгө оруулна гэдээсэн гэхэд чи авьяастай чамайг од олгомоор байгаа нь үнэн гэж үгийг нь таслав. Чамайг алдарт гараад жаахан мөнгө олох үед сонинд Чэгүзоны охин гэж гаргаад ээж чинь манай шоунд оролцоод алдарт намар дэлгэрэх талыг дуулах юм бол гэхэд Ёны ээжтэй уулзах өвгөөш байжээ. Би хүснэр чинь хийх юм шиг байна уу? Би гарлаа гэд гараа авчдаг. Тэгтэл найруулагч тэгвэл гэрээ цуцсны төлбөрөө төлөх болно гэхэд Ёны тийм залт байгаагүй гэхэд байсан. Тийм болохоор анханасаа сайн унших хэрэгтэй байсан юм. Төлбөрөө төлж чадахгүй бол манай шоунд оролцож дуулахаас өөр аргагүй гэдгийг нь хэлнэ. Ингээд хуурцсан Ёны пянз зардаг дэлгүүрт очиж ээжигээ хэр алдартай байсан тухай сонсож, түүний дуулсан намар цэцгэлэг талдууг сонсож, ээж нь яагаад хориглоод байсан, өөрт нь юу гэж хэлж байсныг эргэн дурсна. Ингээд тэр кофе шопын хажуугаар явж байгаад театрынхаа эдийг хардаг. Тэд нэр поп дуучны дуулахыг нь сонссон ба бид нар ингэж үжиглвэл найруулагч өстэй алах бах та. Эднэр бидний хаач хүрхгүй юм байна хэмээн ярилцаж байхыг сонсно. Хэра Акёныг зохиолоо уншихгүй юм уу гэхэд сонирхолтой юм байхгүй шүү дээ. Нөгөө л нэрийг нь өөрчилсөн дөрүүд туслах болон нэмэлт дөрүүдийг өөрчилдөгч. Би нөгөө л эрэгтэй дүрээ авч чи нөгөө л гүнжийн дүрээ аавна. Гэхэд Хэра гол дүрийг авчих. Биднээс илүү хүн байгаа гэж юу? Чи ойртны хачаа ашиглаж байна шүү. Гэхэд Акён Хэра би гүгүйгийг болдог юм уу? Гэхэд үннээсээ ярьж байна уу? Хэмээхэд тоглож байна. Би чамайг орхиод хаашаа явах вэ гэж хэлнэ. Ёны тоглолтоо дуусгахаар шийдсэн байлаа. Ээжээсээ ч биш, нөхөн төлбөрөөс ч биш. Ингээд анхны бэлтгэл үзүүлбэрийн бичлэгтээ орно. Багш нь шууд бичлэг биш туулаа тайван байж болно гэснээр үзүүлбэр эхэллээ. Тэрээр тун сайхан дуулж байв. Найруулагч багшаас нь тун сайн байна. Амжилтанд хүрвэл таны л аж гэхэд Патришка хэдийгээр миний заасан бүхнийг хийж байгаа ч доторх хүнийг нь гаргаж хараагүй л байна. Гэхэд энэ зэрэгтэй байхад болно гэв. Тэнд байсан бүхэн сайхан дуулж байгааг нь шагшин магтана. Хоёр дахь бадаг явхад Ёны эрэгтэй хүн шиг хоолойгоо бүдүүрүүлж хөдөлгөөнөө эрс өөрчлөв. Найруулагч зогсгомын хашгирч энэ ямар гүгийг үү? Ингэж эрэгтэй хүн шиг хувирах хэрэггүй. Хувирахаар бол зөвхөн ташаагаал хөдлөг. Гэхэд Ёны хоёр дахь бадагт эмэгтэйнхээ асуултад эрэгтэй нь хариулж байна. Гэхэд ахин уурлаж энэ гүгийг биш болохоор тийг шаардлагагүй. Чи намайг инээ гэвэл инээж, дуул гэвэл дуулах ёстой. Ойлгосноо? Ёны уурлаж би ямар эмсэг хүрээлэнгийн хүүхэн үү? Чиний утсан хүүхэлтэй юу? Би өөрөөхөө дуулж чадахгүй юм бол гарлаа хэмээн гарч яв. Патришка орж ирэн Ёнытэй ярилцах гэхэд тэрээр уурлаж одоо хангалттай. Миний оронд өөр утсан хүүхэлтэй авчирвал таарна гэхэд Патришкад тэгээд амлалтаа яах болж байна гэхэд Ёны амлалтаа тэр анханасаа намайг хуурсан байхад одоо амлалт ярих юм уу гэхэд тэр чи тайзан дээр дуулна гэсэн мөчөөсөө үзэгчдтэй амлалт өгсөн. Энэ бол сэтгэл санаа муу эсвэл сайн байна гэд дураараа өөрчилж болдог амлалт биш. Паг загирлыг март. Энэ бол хэний ч биш зөвхөн чиний тоглолт. Миний хэлснийг санаж байна уу? Чи дуугаа өөрийн болгох хэрэгтэй. Тоглолтыг чинь дуустал үзэх болохоор надад үзүүлэхийг хүссэн зүйлээ бүгдийг нь хий. Гэснээр түүнийг ятгах чадна. Ингээд шууд тепер цацагдаж тэр улс даяар гарлаа. Мэрэныхэн хүртэл түүнийг үзэж үнэхээр хөөхөн бас гоё дуулж байна гэж ам нэгдэв. Хоёрдугаар бадгийг тэр яг өмнөх шигээ эрэхтэй өнгө аясаар дуулдаг. Энэ нь ивент тэтгэгчдийн уурыг маш ихээр хүргэнэ. Окён тэр ахаатал тэгшив хэмээн инээж байлаа. Сурагчч мөн адил зурагчийн шоу ийм хөгжилтэй байсан юм уу хэмээн ярина. Тэр ахаад гарах байхдаа гэхэд дуун ахаад гарах нь юу л бол 2 дугаар бадгийг өөрийнхөө дуулчихсан. Студент тэг гээгүй л байх. Гэхэд Журан ахаад хөөгдөх юм уу гэвэл нөхөн төлбөрл нэхэх байх та гэж хэлдэг. Ёны багшаасаа намайг уучлаарай. Би таны зааж өгсөн поп дуучин шиг байж чадсангүй гэхэд Патришка үгүй дээ. Битгий уучлалтгүй. Миний үтсэн хамгийн сайхан тоглолт байлаа гэж хэлв. Тэгээд би таны ярьсан зүйлийг ойлгосон.
дахиад өөрөөсөө өөр хүн болж чадахгүй гэхээр багш нь ямар ч үед өөрөөсөө өөр хүн битгий бол гайхалтай үзүүлбэр үзүүлсэнд баярлалаа гэлээ. Энэгээр Журан Ёныг өөрийнх нь өмнөөс кофе шопт ажиллаж байсан бөгөөд өөрийг нь хамгаалах гэж тийм байдалд орсон гэдгийг хэлдэг. Оккён би яагаад Ёныг энд авчирсныг мэдхүү. Нэгэн хэвийн уйдгартай байхад өөрөөсөө илүү авьяастай хүн олж харсан. Тэгээд авчрах нь зүй осны хэрэг үздэй хэмээн ярина. Энэ үед Пак захирал Ёны руу хашгичж надад итгэж хөрөнгө оруулсан хүмүүсийн хохирлыг яах гэж байна. Одооноос миний хий гэснээр хий гэхэд Ёны чадахгүй гэхэд Пак захирал тэгвэл энд ээжигээ дуулуулахгүй юу? Гэхдээ зэрэгцэн Мераны найруулагч нь орж ирэн хохирлон тэгээд хийд юм. Манай бэлтгэгдэгч энд байна гэсэн сургаар авахар ирлээ. Түүний ээж энд ирж дуулахгүй гэдгийг би мэдэж байна гэж хэлв. Тэгээд найруулагч нь чамаа үнэхээр гүгүйгийн дуучин болмоор байгаа гэж Оккён хэлсэн. Энэ үнэн үү гэхэд Ёны тийм гэв. Тэгвэл чамайг эргүүлж авлаа гэхэд Ёны найруулагчаа намайг анханасаа ээжээс минь болж ажилд авсан уу? Би өнөөдөр л ээжигээ алдартай дуучин байсныг мэдсэн. Өдийн хүртэл өөрийн мэдлгүй ээжийн сүүдэр дор явж гэтэл битгий дими юмэр. Ээжтэйгээ өрсөлдөх хэрэггүй. Чи болчи. Би анханасаа чамайг яагаад элсүүлсэн чухал биш. Олдсон боломжийг яаж ашиглах нь чухал гэж хэлв. Түүнийг буцаж ирэхэд бүгд л халуун дотноор хүлээ авлаа. Байн гэрэлтэг чуруугийн ч мөн битүүхэн сансан байдаг. Үйл явдал Ёныгийн ээж найруулагч хоёр руу шилжинэ. Ёныгийн ээж анхны дугаа бичүүлсэн өдөр тэд хамтдаа зураг агуулах бөгөөд энэвэр Ёныгийн ээж зураг даруулах их үнэтэй гэхэд ийм өдрөл даруулах хэрэгтэй. Дараа үе хоочтой үлдээн гэхэд надад ийм юм хэрэггүй. Аавта хоёр минь л байхад болно гэж хэлв. Ёнсон Ёныг хараад их гайхна. Ёны түнд би саяхан ээжигээ пансуригийн их алдартай дуучин гэдгийг нь мэдсэн. Чам шиг алдартай ээжтэй байхгүй байх та гэж боддог байсан ч тийм биш юм билээ. Тиймээс өмнө хэлсэн үгэндээ гээд уушлалт гуйх гэтэл Ёнсоо тасалж уушлалт гуйх хэрэггүй. Би хүний өнгөрсөн юм ярих дургүй гээд гарч яв. Ёны Журан хоёр шалгаруулалт дуустал бөхөрөөг хувааж цэвэрлэхээр болсон байлаа. Энэ бол тэдний шийтгэл. Энэ үед Дуан их чинь ирж эцээ хүртэл найзаагаа хамгаалсан чинь тун сайн байлаа гэж хэлдэг. Хоолны цагаар Ёны энэ шалгаруулалтад тэнцэхгүй юм байна л да. Өдөржин цэвэрлэгээ гэд бэлтгэл хийхгүй болохоор гэхэд Ёнсоо тэгвэл чи өөрөө бэлтгэл хийлдэ. Худлаа шалтгаан гаргаад ийм сэтгэл зүйтэй байгаад яаж тэнцвэвдэ гэд гарч явна. Ёны энэ мө золиг байнга ингэх юм аа гэснэ. Юу вэ байзарэ. Сайнараа хичээхгүй байна гэд надад дуурлаад байгаа юм шүү гэж бодон бэлтгэлдээ ордог. Үнэхээр Ёнсоо тэгж хэлсэн байлаа. Ёныг хувцсны өрөө цэвэрлэж байхад хин нэг нь төвччихв. Ингээд шалгаруулалт эхэллээ. Шалгаруулалтын үеэр Ёнсоо гол биш эсрэг дүрийн тулаанчин дүр авахар үзүүлбэр үзүүлнэ. Энэ нь бүх хүнд сонирн байлаа. Ёнсоо Журанаас тэр яагаад ирэхгүй байгаа юм гэхэд Журан харин би сайн мэдэхгүй л байна. Хувцсны өрөө цэвэрлэхэд ирнэ гэсэн. Ирээгүй. Би явж чалахгаас гэтэл түүний нэрийг дуудлаа. Тэр бусдаас тусламж гуйсан ч хинч явдаггүй. Тэгээд Ёнсоо чи шалгаруулалтанд орох хэрэгтэй орж бай. Би яваад хайгаад ирье гэв. Ингээд тэр Ёныг олж тэд хамтдаа гүйцгэлээ. Ёныг цоожилсан хүн нь Хера байв. Тэгээд Ёнсоо энэ тухай Оккёнд хэлдэг. Шалгаруулалтын дүнгээр хуудун ханхуд Оккён, гүнжид Хера, гүмигол буюу тулаанчин дүрд Хоо Ёнсоо, ханхугийн найзын дүрд Журан цэрэгтэй Ёныг гэж зарлах үед тэрээр болчихлоо хэмээн хашгирдаг. Байнга эрэгтэй тулаанчид сонгогддог Дуэн энэ удаад туслах найруулагчаар сонгогдсон байлаа. Бэлтгэлийн үеэр Ёнсоо нэг л болж өгөхгүй байсан тул Ёны чи өмнө нь надад өөрийн гэсэн банжаагүй байна гэд загнаад байсан байж одоо өөрөө Дуэн их чиглэл дуурайх гээ юу гэхэд Ёнсоо ганц өгүүлбэр бүтэн хэлж чадахгүй байж надад заах гээ юу гэхэд за тийм ээ надад өөрөө асуудал байгаа гэж хэлэн тэр цааш явна. Тэгээд гарахтаа ямар ч чиний өөрийн жүжиглэлтийг л хармаар байна гэхэд Ёнсоо би яаж хөгжүүлдөх юм тайзан дээр гарах бүртээ батлах хэрэгтэй гэхэд Ёны хинд гэвэл ээжтэй би түүний охин болохоор алдах хэрэггүй чи л хөгжүүлдэг юм байгааз гэхэд Ёны чиний сул тал энэ үжээ чи зүгээр л ээжээсээ зөвшөөрөл авах дээр гацж байгаа төвлөрч чадахгүй байна гэхэд дураараа хүн дүгнэн гинэ чиний чадварт цэрэл тохирно. Харин Ёны тийм ээ гүнжч бай цэрэгч бай миний өөрийн жүжиглэлт чиний дуурайсан үзүүлбэрээс тисондоо гэхэд Ёнсоо чи намайг хүлээж байгаарай чамайг дарж үрд ардаа цэргийн дүр тоглуулах болно гэж хэлв. Тэгэхэд Ёны харж л бай хизээ нэг өдөр чи миний ард зогсох юм билүү хин мэдлээ гэснээр энэ анги дуусна. 6 дугаар анги жүжигийн бэлтгэл хийж байгаар эхэлдэг. Ёнсоо Журан хоёр бие биедээ сэтгэлтэй хосуудын дүр авсан ба нэг л уусаж өгөхгүй байв. Найруулагч тэднийг хамтдаа бэлтгэл хийгээгүйг нь мэднэ. Журан Ёнсоотой хамт бэлтгэл хийх гэсэн боловч тэр тусдаа хангалттай бэлдсэн хоноо хийнэ гэж хэлдэг. Чурууг Ёныг хандан чи олигтой том дүр авахгүй яасан юм. Чадахгүй болохоор айгаа юу гэхэд Ёны
Би албаар ийм дүр авсан. Энэ удаа жүжигийг бүхлээр нь үзмээр байсан юм гэхэд Жураг. Тэгээ жүжигийн төгсгөл хин чамайг санах юм. Энэ удаагийн үзэгчид Ёнсоо эсвэл Журааныг л санан заа юу. Чам шиг жижиг дүр театраас гараад л мартагдана шүү гэж хэлээд гарч яв. Ёны энэ бол миний өдрийг сүрүүлэхэд дутажтэй. Энэ жүжигт бүх төр чухал юм байдаг. Хөөрхийлэлтэй нандин минь. Хөөрхөн нандин минь. Энэ цэхэг нууцаар мөкийн гүнэд хөргөж өг. Химэн Ёнсоо ганцаар бэлтгэлээ эсэр. Гэвч төвлөрч чадахгүй хэвээр. Түүний жихэнд байн жигшмээр үсгийг чинь сонсохыг хүсэхгүй байна химэн сонстон. Гараа тавиул хажууханд нь Жураан бэлдэж байхын тэр. Жураан аманда нандин бол сэтгэл нь хоёрцсон дүр. Яаж хэлэх вэ? Яавал дээр үү гэж сууж байла. Ёнсоо түүнээс ягараа сэтгэл нь хоёрцсон дүр байдаг юм. Гүмиголын үг сэтгэл догдлуулж байгаа болохоор бас нандин гүмиголыг үзий яддаг мэт харагдах боловч би түүнийг гүмигол сэтгэлтэй гэж бодож байна гэв. Ёнсоо ягаад гэхээр гүмигол нандинтай адилхан болохоор гэвэл Ёнсоо гүмигол бол эрх мэдэлтэй ерөнхий сайд харин нандин зүгээр л нэг тагнуулч гэхэд Жураан тэд хүнд хайрлагдаж байгаагүй болохоор өөрсдийн асуудалтай гэж хэлэн Жураан явах гэтэл Ёнсоо чи нандин олчихсан юм уу? Төгс үзүүлэхэд бэлэн үү? Гэхэд Жураан төгсөө үгүй дээ би болоогүй байна гэхэд Ёнсоо чи сандарч байна уу? Гэхэд сандарч бас догдолж байна. Гэсэн чи догдолхоо гэхэд тийм ээ би магадгүй хизээж тавтагдахгүй өөрийн нандинг гаргаж магад гэхэд Ёнсоо маргааштай хамт бэлдээ гэснээр тэр хоёр ойлголцож чадна. Хөөрч барилсан Жураан Ёнид болчихлоо тэр хамт бэлдээ гэсэн химэн орж ирэв. Тэгээд Ёны гэхдээ жаахан айж шүү цаадах чинь хамтрагчаа сонсдоггүй бүгдийг нь өөрөөхөө хийдэг гэхэд Жураан тэгвэл айсыг нь дагахад л болно штэ гэхэд тэгээ чи яах юм бэ? Нандин бас чухал дүр штэ гэхэд Жураан нандин бол эсрэг талын хорон санаатыг тодотгох туслах дүр гэж би бодож байна. Би түүнийг тодотгож өгөхөд л болно гэв. Үүнийг сонссон Ёны чи ч үнэхээр гайхалтай юм аа. Анх удаа том дүр авч байгаа хэрн хамтрагчаа тодтогч өгнө гэж ярьж байдаг. Ёнсоо музейлагч азтай юм аа гэж хэлв. Оккион Хэра хоёр дүүгээ дагуулan гадуур явна. Тэр үед Хэра Оккионоос цаашдаа бид хоёрт илүү их цаг гаргавал сайн байна гэхэд Оккион тэгье гэж хэлээд шалгаруулалтын үеэр Ёны шүнжин төвжигдсэн байна лээ гэхэд Хэра хаалга нь гацсан байх. Тэрнээс хин нэгэн санаатай төгжгүй байлгүй дээ гэхэд Оккион тийм байгаасай. Үгүй бол гунигтай юм гэж хэлв. Ингээд Ёнсоо Жураан хоёр бэлтгэлдээ хийж Ёнсоо өөрийг нь хэр байгааг шударгаар хэлээд өгөөч гэхэд сайн ч гэлээ чамаас өөр гүмигол байна. Яг л дуун ихчин гүмигол шиг санагдлаа гэж хэлв. Ингээд тэр хоёр хайрын тухай ярилцаж байгаад дүрдээ орж чадна. Дуун Ёныгийн хувцсны хэмжээг авах гэж ирэхэд Ёны түнд үзүүлбэрээ үзүүлж зөвлөгөө авдаг. Дуун түүнийг хитрхийн нарийн бөгөөд чанга яриад байна. Жүжиглэлт нь амьгүй байна гэж хэлснээр ахин бэлтэн. Ёны дүрдээ илүү сайн орохын тулд эрэгтэй хувцас өмсөн хотоор явж бэлтгэл хийлээ. Эрчүүдийг дуурайж явсаар хэсэг танхаа сурагчдтай таарч нөгөөдүүл нь хүрээд ирэхэд Ёны яасан асуудал байна уу гэхэд нөгөөдүүл нь энэ муу навшиг хараад байгаарай химэн хөөхөд Ёны асуудал байгаа юм байна л да химэн тэднээс цогтож чадна. Ингэж явж байгаад санамсаргүй шахраадсан цэргүүдэд хоол өгч буй газрыг харж сайн дурын ажил хийхээр ирлээ химэн тэнд ажиллана. Жинхэнэ ядар туйлсан цэргүүд дээр очдог. Ёнсоо үзүүлбэрийнхээ билетийг ээждээ өгч анх удаа гол бичгсэн томоохон дүр тоглох гэж байгаа. Их бэлдсэн гэхэд ээж нь бэлтгэн чухал биш. Чи хэр сайн байх нь чухал. Миний үн цэнтэй цагийг хайран өнгөрүүлэхгүй үсттэй гэхэд та ирж үзээд шүүмжлээрээ муу байвал ахиж өөр тоглолтод ирээж гэж гуйхгүй. Химэн хэлж ээжигээ тоглолт үзүүлэхээр болдог. Найруулагч захирал болон Хэратай уулзаж гол дүрүүдэд их мөнгө олдогч гэлээ. Дадлагдагчдын цор ганц орлого бол театраас өгч буй мөнгө. Тиймээс бодолцож үзээд нэмэрэ гэхэд захирал ойлголоо гэхэд энэ удаагийн тоглолтыг өөр театрт хийх санал тавина. Тус театрын тайз жижиг учир боломжгүй гэхэд тайзан тааруулж найруулга багасгаж болох уу гэхэд найруулагч юун байж боломгүй юм яриад байгаа юм бэ? Мөнгө олохын чухалч өөрийн үнэт зүйлээ төргөнд нь тавих ёстой гэв. Ингээд гүн найруулагч гарч ирэн энэ хөгшин нэр төрөл ботхоос биш ашиг орлого мэдэхгүй юм аа. Одоо жүжиг өмнөх шиг ашиг олохоо болсон гэдгийг ойлгоосоо эмээн бохомдно. Гарч авсан гүн найруулагч Хэра Оккион хоёрын пенүттэй таарч тэдний цэцгэн дээр гიშгэснээр асуудал үүснэ. Энэ үед Ёны гарч ирэн өнөөх захиралтай охтыг өмөрөн маргаж тэрээр эцтэй охтын анхаарлыг татдаг. Нэг охин түүнийг та нөгөө банжаа байна штэ гэж таньснаар тэд Мэраны жүжигчин гэдгийг нь мэдэж энэ удаагийн жүжигийг заавал үзнэ гэж амлацгаана. Ингээд жүжиг тоглогдлоо. Хэрагийн үзүүлбэрээр эхэлж Оккионоор үргэлжлэнэ. Үзэгчид ойрлж бахарж тэднийг дэмжинэ. Журааны үзүүлбэрч бусдад тун их таалагдлаа. Энэ үед Ёны Дуэнд Журaan үнэхээр сайн байх шүү. Үзэгчдийг байлдан дагуулж байна гэхэд Дуэн тэр сайн дуулдаггүй, хоолойны өнгөн сул гэвч үзэгчдийг татах нэг юм байна. Ийм чадвартайг нь одоо л харлаа гэж хэлв. Ёсогийн тоглолтыг ээж нь үзэж байгаа учраас тэрээр маш их сандардаг.
Гэсэн ч үзэгчид түүний тоглолтод сэтгэл хангалуун байх ба бүр догдолсондоо зарим нь уйлж байлаа. Журан Ёнсоо хоёр хоорондоо маш сайн уулсан бөгөөд үзүүлбэр нь үзэгчдийг ховцотсон юм шиг л байлаа хэмээн тайзны ард ярина. Одоо Ёныгийн үзүүлбэр тул тэр маш их сандарч байв. Тэрээр гарч үзүүлбэрээ үзүүлэхэд Журан тэр сайн байна гэхэд Оккён сайн нь сайн байна. Гэхдээ хитрхи сайн байна. Уг нь энгийн цэрэг байх ёстой. Яг сая Ёнсогийн үзүүлбэрийг үзээд өрсөлдөөн төрөөз гэж хэлв. Нэрээ тэр хитрүүлээд байх шиг санагдлаа. Тэрээр үзэгчдийг байлдан дагуулж хөлөвлөөгүй үзүүлбэрч гаргав. Гэвч найруулагч түүнийг хитрхи онцгойрох хэрэггүй. Голдрууд байгаа учраас тэдэндээ уусч тоглол гэсэн зөвлөгөөг өгнө. Дараагийн хэсэгтэр Ёны дайн болон аавыгаа мөн өмнө нь уулзсан цэргүүдээ бодон зохиолыг өөрчилж тоглолоо. Түүнийг хэлж дуусгаад бүгд нам гүн болох ба бүгд л яахаа мэдэхгүй зогсно. Гэтэл зэрэгтэл жүжигт бүрэн уусаж түүнийг зүгээр зогсолгүй дуул хэмээн орилуулна. Ингээд тэрээр дур мэдэн цэргийн гашуутал дууг дуулж дуусснаар энэ анги төгснө. 7 дугаар анги дуулж дууссан Ёныг үзэгчид сайн байлаа хэмээн уухаалн дэмжиж буугаар эхэлнэ. Тэр сайн байсан ч жүжигийг бүхэлдэн нурав. Бүгд л түүнд сэтгэл дундуур байлаа. Ёнсоо гарч ирэхэд Журан хоёулаа яах вэ гэхэд Ёнсоо их айсан хинч дүрдээ ингэж орч чадахгүй гэдэг. Найруулагч маргаашнаас эхлэн Ёныг тайзан дээр гарахыг нь хориглолоо. Тэр би яг юуг буруу хийсэн юм бэ гэхэд найруулагч зэвүүцэнгүй нээж жүжигийг сөрүүлсэн гэдгээ өөрөө мэдэхгүй байгаа ах нэ гэд түүний дүрийг өөр хүнд өгөн гарах гэтэл Ёны үзэгчид намайг яаж дэмжиж байгааг хараагүй бас сонсоогүй юу? Суудал дээрээ сууж чадахгүй болтол нь би дүрдээ орсон. Би жүжигийг аварсан биш гэж юу? Яаж сөрүүлсэн гэхэд тэгэл сөрүүлсэн гэж байна. Үзэгчид жүжигт анхаарах ёстой болохоос чам шиг нэмэлт дүр мэтэд анхаарах ёсгүй. Чи үзэгчдэд таалагдсан гэж юу? Ахаад тээсэн дээр тэнийг зан гаргавал тэр үзэгчид чинь чамайг шүүмжлэх болно. Тэгж их юм үзүүлж харуулмаар байсан бол нэмэлт биш гол дүр тоглох чинь яасан хэмээн хэлдэг. Бусдын ч мөн түүнийг үзэгчид алга дашгаар хөөрөөд солиорчсон хэмээн ярьж байлаа. Энэ үеэр Ёнсогийн ээж түүнтэй уулзаж анхудаа тэрвэрч бас түүнийг магтана. Жүжиглэлт бас дуулалт чинь гайхалтай сайн байлаа хэмээн чангаар тэрв. Хэра инээж би Окконыг хараад чамайг Ёныгоос олж уурлах болов уу гэхэд инээж байх шүү гэхэд хэл хязгаарыг давдаг гэдгийг мэддэг болохоор гайхах юм алга да хэмээн инээхэд Хэра дүрдээ хит орж байгаа нь түүнийг сүрүүлэх болно. Энэ бол түүний хэл хязгаар. Тиймээс битгий бөөцөлөөд бай гэхэд хэрвээ ахаад хэл хязгаарыг давчхуул яах вэ гэхэд Оккён одоо ч залуухан хүүхчүүдээ залуу хүн гэдэг эцэс төгсөөлгүй хэл хязгаарыг даваад эцэст нь тасралтгүй сайжирдаг гэхэд Хэра маш их уурлаж түүнийг тийм их чадвартай гихгээ юу гэхэд чиний зөвч байж мэднэ. Түүний хязгаар энэ хүрээ зогсож болох байх. Гэхдээ ингээд зогсвол сонирхолгүй л дээ гэв. Орой бол Ёны Журан хоёр гарч ирэхэд Пен охтууд Ёнид цэцэг өгч та үнэхээр сайн байсан. Танаас өөр хүн хараагүй. Таны дараагийн үзүүлбэрийг ч ойлгож чадаагүй. Юу арсныг ч мэдээгүй. Та мундаг байсан шүү хэмээн. Тэднийг явсны дараа Ёны нэрэл найруулагчийн хэлдэг зөв байж. Өнөө орой үзэгчид манай жүжигийг үзээгүй. Намайг тайсан дээр хяналтаа алдахыг л үтсэн гэв. Жүжигээс хойш Ёнсогийн ээж түүнд маш сайн хандах болов. Дуртай хоолыг нь хийж ядарсан уу миний охин, хөөхөн охин минь юу итмээрэн, яамаар байна гэдэл түүнд сайн талцсаж эхэлнэ. Үүн Ёнсоо жоохон юу тасахгүй байлаа. Тэгээд ээж нь тэр цэргийн дүр тоглодог охины ээж нь хэн болохыг мэдхүү. Тэр Чэ Гүнсоны хоолойтой усны тусал мэт адилхан дуулсан гэхэд том охин нь намар цэцэглэж буй талыг дуулдаг Чэ Гүнсоо юу гэв. Тэгэхэд ээж нь яаж бодсон хачин санагдаад байхаар хүн амтнаас асуусан чинь гэхүүд Ёнсоо Ёныг нь ярьж байсныг санана. Тэр буцаж ирэхдээ ээжигээ алдартай дуучин байсныг өнөөдөр мэдлээ гэж хэлж байсныг саналаа. Энэвэр ээж нь түүний охиныг тэнд харна гэж бодсонгүй. Тэнгэрээс заяасан хоолойтой болохоор гарааны цэг нь тийм өндөр ихэлсний гайх юмгүй. Зарим хүний насаараа хөдөлмөрлөөч олж чадахгүй зүйл зарим хүнийг төрөхтөн л хамт ирдэг гэж ярив. Тэгээд Ёнсоод тэр охин өчигдөр жүжигийг сүрүүлэх шахсан. Тиймээс түүнийг амжилтанд хүрэхээс өмнө өөрийгөө харуулж түүнийг няцгших хэрэгтэй гэж хэлв. Ёны одоо тайзан дээр гарч чадахгүй өдөр бүр хувцас сугаана. Ёнсоо ээжийнхээ хэлснийг ахин дахин бодож Ёныгийн ээжийн пензийг хугалж түүнээс яаж дуулдгийг нь заагаад өг гэж гуйлаа. Чи гоц авьяастан болохоор наа чи бэлтгэл хийхгүй ч сайн дуулж чадна. Тийм учраас яаж чамшиг дуулахыг заагаад өг гэв. Ёны дуугарсангүй. Ёнсоо яасан? Ээжтэй хоёр ч л байдаг гоц авьяасыг заагаад өг гуйхаар дургуй чи хурж байна уу гэхэд Ёны манай ээжиг Чэ Гүнсоо гэдгийг яаж мэдсэн юм гэхэд манай ээж чиний хоолойг сонсоод мэдсэн гэсэн. Тийм зүйлийг нууж чадах биш гэхэд Ёны хачин юм шүү. Бүгд л намайг дуулахаар түүний охин гэдгийг шууд мэддэг. Би юунаас айж байгааг мэдхүү. Насаараа ээжийн сүүдэр дор амьдрах үе гэдгээс. Миний дөг сонсчоод зөвхөн Чэ Гүнсоныг бодох үе гэдгээс айж байна. Гэхдээ би бууж өгөхгүй. Ээж бол ээж, би бол би шүү дээ. Чи ч бас өөрийнхөө яв. Өдийг болтол хичээсэн хөлс хүч хөдөлмөр чинь зөвхөн чамд л үлдэнэ гэж хэлв. Бэлтгэлийн үеэр Журан хөлөө гимтээснээр түүний оронд тоглох нэгнийг хань.
Гэвч хинч Нандингийн үгийг цээжлэг байлаа. Найруулагч ухаан муутай тэнэгүүд боломжийг ашиглаж чадахгүй гэхэд Ёны би бүгдийг нь цээжилчихсэн. Надад боломж олгооч гэж говь. Найруулагч энэ удаа яаж онцгойрох гэж тоглолтыг сүйтгэвэл мөн илүү дутуу юм хийвэл чи театраас бүр мөсөй яваарай гэснээр тэр тоглохоор болдог. Тэр Журааны гаргасан Нандин биш өөрийнхөө эрлэг зоригтой инхри ялдам Нандин гаргаж бүр Ёнсог харцаараа өргөтнө. Өргөтөөсөн Ёнсоо үгээ мартахад Ёны сэргэлэн сэтгэлгээгээрээ жүжигээ авардаг. Үзэгчид ч алгад нэжгнүүлэн ташиж түнд баяр хүргэнэ. Найруулагч ч мөн баяртай байлаа. Тэр хоёрын дүр дээр алдаа гарсан ч алдаага маш хурдан чадварлагаар заасан нь сайн байлаа хэмээн магтаж Ёныг албан ёсны дадлагжигч болгодог. Тоглолтын дараа буцаж ирэхэд офисыг нь ухсан байх ба бүх зохиолуудыг нь хулгайлчихсан байв. Мөн хувцсны өрөөнд орсон тайзнаас гэрэл унаасан зэргийг гүн найруулагчийг хийсэн гэдгийг тэд мэднэ. Гүн найруулагчтай Хера хамтарсан байх ба Оккёныг авч үлдэхийн тулд тэр үрд ханхууд тоглох ёстой гэж хэлнэ. Үүнээс харахад тэр Оккёны оронд хизээ нэгэн цагт Ёны тоглож магадгүй гэсэн айдастай байгаа бололтой. Орой Оккён Херад чи намайг мэдээгүй юм шиг жүжиглээд л бай. Ёнсоо, Журан, Ёны эднийг театраас гаргах гэж түлхэх бүрт чинь би илүү их гармаар санагддаг. Миний төвчээрийг битгий шалгаад байгаарай гэхэд Хера тэднийг сайжрахыг хараад чи баярлаж байна гээ эзтэй. Би бол үгүй. Залуу болохоор эцэс төгсгөлгүй сайжирч битнээс илүү гарахыг нь харж чадахгүй. Тэд бол бидний өрсөлдөгч гэхэд Оккён. Тийм болохоор маа театрын үнэлэмж унаад үзэгчид цөөрөд байгаа юм. Хинч бидэнтэй өрсөлдөхгүй нэг байрандаа ялзархаар гэхэд Хера театр чи бид хоёрын хүчинд амьд байгаа. Энэ бүх хүмүүс биднийг харах гэж л ирдэг гэхэд Оккён. Үгүй, үзэгчид ч мөн залхаж байгаа. Үзүүлбэртээ бид огт шинэ хүн авдаггүй. Би ч бас залхаж туйлдж байна. Үзэгчид ямар байгаа гэж бодов гэхэд Хера чи арайг үнэхээр гарахтлаар бодоод байгаа юм биш үсттэй гэхэд тэр түүнийг орхон гардаг. Удалгүй театрын бусаанд тоглолт хийхээр ирнэ. Оккёны шүтэн бишрэгчид тосч авдаг. Тэднийг хормон дүрлэгээр оролцуулж түүний өмнө хятад хоолнд оруулна. Ёны анх удаага хятад хоол идэж буй учраас маш их аз жаргалтай байв. Харин Хера Оккёныг Ёны цайн хандах бүрд нь уурлаж өөхөг төхнө. Орой Ёнсоо Ёныгийн ээжийн пензийг хугалсандаа гимшиж түүнд шинэ пенз авчирсан байх ба хэрхэн өөх тал дээр бэлтгэл хийж байхад нь Журан Ёны хоёр харцдаг. Тэгээд нууж арай гэж өгөөд аяархан уучлаа гэхэд Ёны чих маань юу ч сонссонгүй юу гэсэн бэ гэд байн асуув. Тэгтэл Ёнсоо уучлаарай гэж хэлээд цаашгүйхэд араас нь сонсоогүй ахаад гэхэд амаа тата хэмээн хариу гашхарав. Аялын тоглолт амжилттай болж тэд сөүл буцах үеэр найруулагч нэгэн зар тараалаа. Жилбэр театрууд хамтарсан үзүүлбэр үзүүлдэг бөгөөд түүнд залуу дүр маш их гарна. Түүнд тэнцвэл дараагийн Оккён Хера хоёр болох болно. Тиймээс өөрсдийгөө харуул гэв. Тэгээд энэ удаагийн хосын шалгаруулалт бол хосгүй бол орч чадахгүй. Мөн Хера Оккён хоёрын залуу насны дүрийг өөр театраас биш манайхаас гараасаа гэж хүсэж байна гэж хэлдэг. Ялангуяа манай ханхүүгийн дараа үе заавал манайхаас гарах ёстой гэдгийг онцгойлон захина. Дөө бүжиг жүжигтэй хамгийн сайн хүн л тус тэмцээнд төрүүлж титмиг авна гэж хэлээд энэ анги дуусна. 8 дугаар анги дууны бэлтгэлээр эхэлнэ. Энэ удаагийн шалгаруулалтад хүнд дуу ихтэй учраас өдөр шөнөгүй бэлтгэл хийн. Ёнсоо Жураныг хамтрагчаа болгох санал тавьдаг. Чиний хажууд би хамгийн сайнаар байдаг учраас хамтраач гэхэд тэр бодох хуцаа өгөхийг хүсдэг. Ёны бол шууд л Журантай хамтрна гэж бодож байсан тул маргаашнаас бэлтгэлтэй орцгоё гэж хэлв. Журан юм хэлж чаддаггүй. Гэвч маргааш нь Журан Ёнсоог сонгоно. Чурууг Ёныг сонгодог. Ёны би өөр хүн хүлээж байгаа гэхэд Чурууг Жураа ирэхгүй тэр Ёнсоотой бэлтгэл хийж байгаа харсан гэж хэлв. Тэгээд Ёны уурлаж яагаад би биш Ёнсоо юм гэхэд Журан би чамаас айж байна. Чи ахаад л дүрдээ хит орчихвол өөрийгөө ч тэр хамтрагчдаа тэр асуудалд оруулах болно шүү дээ гэж хэлв. Тэгээд Ёнсоо бол найдвартай. Тэр жүжигээ толгойдоо оруулж түүнээсээ хазаадаггүй. Ёнсоо тэтгэж чадна. Харин чамд тэтгэж чадахгүй гэж хэлв. Хамгийн хайртай найзаасаа ийм юм сонссон Ёнид яаж сайхан байх вэ? Хүнэж гутарсан амтан гараад ирэхэд хөөхий Чурууг царай алдаад л тэгсэн нөгөөх нь ядраад байна. Дараа олъё гэхэд Чурууг би ч бас цөхрөнгөө барж байна. Зөвхөн Ёнсоотой хоёр шалгаруулалтад орох гэж байгаа юм биш. Бид ч бас орно. Би чам шиг гоц авьяасгүй. Ёнсоо шиг чадварлаг биш. Журан шиг нууц чадваргүй. Гэвч би бас сайн оролцмоор байна. Би Журан шиг сайн байж чаднаа гэж үннээ хэлнэ. Шүнжин бодсны эцэд Чурууг дээр ирж түүний бэлтгэл хийхийг сонсно. Тэгээд чи сэтгэлийн гүнээсээ дуулахгүй байна. Гизээ чангал нурууга зих болох гэхэд Чурууг мэдж байна гэд гараад явах гэтэл чи намайг цэргийн дүрийг самарсан шиг бүхнийг сүйтгэчихгүй гэж айхгүй байна. Надтай хамдрвал би чиний үзүүлбэрийг ч сүйтгэж магадгүй гэж хэлв. Чурууг гэхдээ тэрийг хянаас сурч байгаа үсттэй гэхэд дахиад тийм зүйл болвол яах юм бэ гэхэд миний мэдих чи нэг алдаага ахин давтдаггүй. Бас маш хурдан сайжирдаг. Өнөөдрийн чи хоёр тис ондоо хүмүүс гэж хэлэн уйлуулна.
Ингээд харахаар дотны хүмүүс маань бидний дутагдлыг харж дотн биш гэж бодсон хүмүүс давуу талыг маань бас харах үе байдаг байгаа зү тий. Тэгээд Ёны чи ингэж дуулбал надтай хамтрахад хэцүү дээ. Хамт дуулахад миний хоолой чинийхийг давна гэхэд Чурууг мэдэж байна гэснээ юу гэд итгэж чадна. Ингээд энэ хоёр маань байнга мууддаг ч гэсэн өнөөдөр хамтрагч болж байгаа юм. Шалгаруулалтын шүүгчээр Ёнсогийн ээж ажиллахаар сонгогдсон байдаг. Найруулагч түнд яаж утгаараа охиныхоо орсон шалгаруулалтыг шүүнэ гэж боддог байна. Гэхэд би охиндоо оноо өгөхгүй. Мөн би өөрөө шүүгч хийгээгүй, намайг шүүгч болгож гуйсан гэдгийг сайн ойлго. Тэгээд ч би өөрөө охин болон Чүг Гонсоны охины хинэн сайн дуулдгийг өөрийн нүдээр хармаар байна гэж хэлв. Энэ жүжигт Океан болон Хера урдын адил ханхуу гүнж болох юм билээ. Харин тэдний бага насны дүр сонгон шалгаруулалт хийх гэж байгаа нь энэ. Сэтгүүлчид хоёр алдартай дуучны охид энд оролцох уу гэж ам бол алдан асууна. Ингээд хэвлэлээр гоц авьяаснуудын өрсөлдөөн гэсэн гарчигтай дуурийн дуучин болон Пансууригийн алин дийлэх вэ гэсэн мэдээнүүд тарж эхэллээ. Пансуури гэдэг нь Солонгосын ардуун дуу бөгөөд Ёнсогийн ээж би намар цэцэрлэг талыг сонссноос хойш бусад хүний дуу хуурамч мэт санагддаг болсон. Харин одоо миний охин ардын дуу гэж юу байдгийг мэдрүүлэх хэрэгтэй гэж захина. Ёны Чурууг хоёр бэлтгэлээ хийж байх үед Чурууг уярч уйлна. Гэтэл Ёны миний жүжиглэлтэд чи уяраад уйлж байна гэхэд Чурууг чи өөрөө хүн рүү гонхтой хараад байсан мэдтэй гэж хэлв. Хера хурж ирэн Ёныг сэтгэл зүгээр дарамтлана. Ёнсоо чадварлаг дээр нь хамтрагчаа хүртэл зөв зааж өгдөг учраас тэр сайн байх нь гарцаагүй. Харин чи агууд очид дуул өдөрт 100 удаа хоолойноосоо цус гартал дуулбал төрүүлгэн гарцаагүй хэмээн үгээр итнэ. Тэр түүнээс хойш олигтой дуулж чадахгүй анхаарал нь огт төвлөрөхгүй хэвээр. Түүнийг харсан найруулагч амар гих боловч өнөөхөн зөрсөөр заавал ялна хэмээн хоолоогоос сөөтөл орилж байх агшинд Ёныгийн ээж харагдана. Тэр ч мөн адил нэр төрөө алдгаас үхсэн минь дээр хэмээн зүтгэж байсныг сандаг. Тэгээд Ёны дээр очиж өөртөө бүх хатурах. Энэ бол багунзайн гүйлт биш, марафон гэхэд Ёны Ёнсоо надаас илүү гарчвал яах юм бэ хэмээн уйлав. Найруулагч нь Ёнсоо та хоёр өөрөөр ингэсэн чадвартай. Тэр хамтрагчтайгаа нийцэж байгаа нь олон жилийн туршлага. Зүгээр л дүрдээ орж анхаарлаа хандуул хэмээн тавьшрууллаа. Дараа өдөр нь Чурууг түүний хайн өрөөнд нь ирэхэд тэр байхгүй. Тэгээд хайлтсан юм гэхэд та хоёр өглөө өрт бэлтгэл хийдэг үсттэй гэхэд үгүй тэр өдөр бүр уулар явж байгаа гэж хэлв. Херагийн хоронд ороод нөгөө агууд нь очихсан байж байна шүү дээ. Ёнсоо очиж түүнийг татаж гарган наад хоолой чинь бүр зутчихсан байна. Чи чинь солиорч гоё юу? Ингээд байвал дуулж чадахгүй болно гэд тэрнийг чирч гаргана. Тэгтэл Ёны дуулж чадахгүй бол чамд л сайн мэдтэй. Нэг өрсөлдөгч чинь байхгүй. Тэгээд чи намайг ялмаар байна гэд уйлаад исэн мэдтэй гэхэд тийм ээ тэгсэн чамайг ялмаар байна. Гэхдээ амархан залмихээр бус чадвараараа чи өвдчихвөл би чамайг ялж яах юм гэхэд Ёны чамд бүх юм бий. Тиймээс чи намайг ойлгохгүй. Чи дуулна, бүжиглэн, жүжиглэн. Харин надад дуулахаас өөр юм байхгүй. Чи бүх зүйл төгс байдаг. Тийм байж яаж миний зөвхөрлийг ойлгох юм бэ? Би хоолоонд итгэж өдий хүрсэн. Миний хоолой бол миний цор ганц зүйл хэмээн хашгична. Үүнийг харсан Ёнсооч маш их айлаа. Ёны үргэлжлүүлэн дуулах гэхэд түүний хоолойноос цус гардаг. Тэрээр өглөөс ирээд дуугарах гэсэн ч түүний хоолой тэр жигтэй байхгүй болсон байв. Хүчлээд ямар ч чимээ энергүй. За энэ зүг чүү. Ёнсоо журан хоёр ч бас муудчихсан штэ. Ёнсоо чи намайг амархан болохоор сонгосон уу? Эдэргээд тэгсэн журан би өмнө нь Ёнытай жүжиглэхэд ухаанаа алдчихсан. Тэр намайг тэгтэл жүжиглэж байсан. Энэ удаа түүнийг сонгол ахаад ухаанаа алдчихж магад гэд чамайг сонгосон юм гэхэд Ёнсоо болно. Чамтай жүжиглээд нэг зүйлийг би маш сайн ойлгосон. Сайн жүжиглэн гэдэг нь ганцаараа жүжиглээд болдог гэд биш. Сайн хамтрагчтай болж байж л бүтдэг зүйл гэдгийг. Би өмнө нь чамайг зөндөө дагдаг байсан. Одоо чи намайг дагах гээд болно гэв. Океаны пенүүд энэ шалгаруултыг эсэргүүцэж түүнийг насан туршдаа ханхуу тоглох ёстой хэмээн хаасайгүй эсэргүүцэж байла. Бусад чадрын Ёнсоо манай хүний дүрд хувирч чадахгүй гэцгэж байсан төдийгүй Ёныг хань. Тэр бас хаа нэг тийшээ явсан бололтой. Ингээд маанаг ба гоо бүсгийн нээлттэй шалгаруулалт эхэллээ. Ёны халуурчсан хоолойн сөөчгсөн хурж ирв. Хэрэг жааглаараа тийм хачин зөвлөгөө өгдөг юм бэ? Гэхдээ зэрэгцэн Океан орж ирэн юу гэсэн үг юм? Хэрэг чамд юу гэсэн? Гэд бүгдийг мэддэг. Тэгээд чи Ёныг агууд очиж цусаа гартал дуул гэжээ. Үнэхээр хаан зогсгоо мэдэхгүй юм аа. Чамаас үнэхээр залхаж байна. Гэхэд би хийж болох зүйлийг л хийсэн. Очиж хийсэн хүн нь тэр штэ. Гэхэд Океан үгүй. Чи занганд оруулсан. Зүгүрсэн хүн тийшээ очих нь мэдээч үү дээ. Химээ маш ихээр уралдаг. Ёны Чурууг хоёр сүүлийн үзүүлбэрийг үзүүлнэ. Эхэндээ маш сайн дуулж байсан ч хоолойн сууж гарахгүй болдог. Энэ үед Ёнсогийн ээж бид үзэх юмаа үзсэн. Одоо дуусгая гэхэд Ёны ахин нэг боломж олгож дуусгах боломж олгооч хэмээн гуйна. Тэр зөвшөөрсөнгүй. Харин найруулагч нь энэ хүүхдийн сүүлчийн дуулалч байж магадгүй. Үзье гэхэд тэр ахин дуулж жүжиглэнэ. Тэнд байсан хүний өөрийн театрын түүний хөдөлмөр авьяас хүч чадлыг биширч хамтдаа уйлж бас тэмцэж байла.
Ахин түүний хоолой сууж бүгд ингээд дууслаа гэж бодохтой зэрэгцэн тэр гайхмаар сайхан дууссаар жүжигээ дуусгана. Бүгд нүдэндээ нулимстай түүнийг ширтэн. Тэр эцэст нь цусаар бүүлжиж ухаан алдснаар энэ анги төгсдөг.